jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, 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 bells. Jingle bell, Бодрох цасан гоёлтой орчлонгийн гоо өдрөх бомбон одыг шалчигнуулсан тэнгэрийн мөнгө заатастас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос баярж байгаа дүүрэн шинж шин он ирлээ. Урта санта ирлээ. Уучи итгэе болцгой унтах нойрноос сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орноо хөвчүүлцгээ урдах амьдрал замхарлаа уртан дундаа уугартаа уудам таатаа түнчилээ би бод урта санта уур нүргэж хүүрн хүсэл бүгдээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж хүстэй сантад хийлээрээ. Сайн бацхан үзэгчтэй лайк телевизийн ууртаа санта шинэ жилийн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрж байна. Манай энэ удаагийн зочноор Зэвүүрэ нэвтрүүлгийн хөтлөгч Зэвүүн залуу оргил мөнх маань хүрэлцэн ирсэн байна. За шинэ жилийн баярын мэнд бидний урилгыг хүлээж авч ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. За юуны төрөнд бас нэвтрүүлгээс шинэ жилийн ярианаас эхлэе. За гадуураас уур амьсгал орцсон байна. Тэгээд өөрөө ер нь шинэ жилийн баяр тэгэхээр ач холбогдол өгдөг бай. Өгдөө ш нэг багын айлын баг учраас бэлэгсэлт авдаг юм хүмүүс. Тэгээд айлын баг учраас ирэх юм шиг тэгэл байнга хамгийн гоё шимттэй гэсэн бүгд л идэн тэгэл яг том болсноос хойш бол шинэ жилийн ажлууд ихтэй. Хөтлөн шинэ жилийн арга хэмжээ хөтлөн тэгээд сүүлийн үед одоо нэг ганц хоёр нэвтрүүлэг хүн үзээд эхлэхээр бас ганц хоёр нэвтрүүлэгт өргөдөд байна. Тэгэл ороод иймэрхүү л ажилтай байдаг. Иргэд шинэ жилийн баярыг ажил болгож. Юу нэг хүүхдээ байх чинь шинэ жилийн баяр ямар санагддаг байсан юм бэ? Бүх хүүхдтэй адилхан л та гоё. Илүү бүтэн сайхан амьдарч байгаа. Тэгээд ээж аавын ганц хайртай хүн учраас ганц ихээр бас болохгүй маа. Учраас бодож шээ. Тэгээд хамгийн л бүх зүйлээ надад зориулт юм шиг. Тэгээд хамгийн л гоё баяр шүү дээ. Шинэ жил бол тэгээд их гоё дурсамжуудтай шинэ жил бол маш их байгаа. Хамгийн гоё баярууд нэг те. Ер нь шинэ жилийн баярт одоо урилга хэр бөмбөгдүүлж хүлээ авал те. Ер нь бол их байгаа. Бөмбөг очиж байгаа юу? Очих цаа гарч байгаа юу? Ер нь бол мэдээж нэг хөтлөх ажлууд давхцах нэг тийм ажил байна. Яг нэг өдөр давхцсан эсвэл төлөвлөгийн зураг авалт давхцсан. Тэгэл айл болох зохицуулах хал хичээгэл. Шинэ жилийн баярыг одоо хүүхэд байхад шинэ жилийн баяраас одоо ямар нэгэн бэлэг ч юм уу ер нь тиймэрхүү юм өсдөг байсан аа. Үгүй би нэг тим юм авмаар гэсэн их бодолтой байдгүй шүү. Би өөрөө нэг арслангийн ордолтой тэгээд ордны нэг хүний тодорхойлт гэж заавал байдаг. Арслангийн ордныхан бол ямар ч юмыг маш их хүснэ те. Одоо мандрин байла. Нэг бүр авахыг маш их хүсэж байгааг авахаараа үүдчихдэг. Нэг арслангийн орд тий. Нэг тодорхойлт нь тийм байдаг. Эсвэл тийм биш байдаг арслангууд ч байгаа л баг л та. Тэгээ нэг жоохон байж байгаа л үүдчихдэг. Тэгэхээр нэг ээж хоёрч мэддэг болохоор яг дуртай юм авах болно. Нэг энийг авъя, тэрийг авъя гэж нэгтэг байсан ч гэсэн нэг тийм айхтар энийг авна да гэж бодод явдаг юм л байх. Өвлийн өгөн тэр итгэдэг байсан. Би багын л айгу санаатай хөтөсөн. Өвлийн өгөн байдаг л гэж боддог. Ер нь ууртаа санта гэж дөнгөт ямар санагдаж байна? Шийтгэн гэсэн тэгэл яагаад шийтгэх вэ гэдгийг ойлгохгүй. За юуны төрөнд бас идэ хамсуул яас идэ хамсуул юм дээ. Ид уул үстэй. Тий, идэл сайхан идэ хамс. За энэ хаана байгаа? Тэр доор нэг хөрхөө юм байгааз. Энэ дотор нэг байгаа мó. Шууд эхнээсээ игээд шийтгээд эхэлчихвэ дээ. Тэр доор байгаа. Энэ үү? Яа, энэ л таа. Энд тий. Янз бүр тогмог зогхох гэдэг. Ямар айх. Шинэ жилийн баярыг бол зүгээр. Зүгээр энэ дотор байгаа юм уу те? Зүгээр тавч. Идэг хамсуулж байгаа Тогмог бодлоо гэж. Тэгээ шинэ жилийн баярыг ч бас мандрины өнөргөөгөр өсгөө тийм ээ? Тий, гоё шүү дээ. Би нэг айх дээр шинэ жилийн мандринтэй холбоотой байдаг шүү. Тэгэл нэг өмнөрийн өрхөөр нэг хүүхэд байх чинь бид болно шүү дээ. Болно хамаагүй зурцул. Гэртээ байгаа юм шиг л. За Зүгээр нэвтрүүлэг дээр байгаа юм шиг л. За өргөжлүүлээд бас яг
нэвтрүүлэх гол шугамруу оръё. Тэгээд надад асуулт байгаа. Шинэ жилийн холбогдлолтой. Асуулт би тавина. Асуултанд хариулж чадахгүй бүдэрх юм бол энэхүү одоо Исмаилнуудаас сонгоно. Исмаилуудын ард тоо байгаа. Тэгээд тэдгээр шийтгэлгээд шийтгэх. Харин асуултанд яг зөвөр хариулах юм бол шагнана. За. За эхний асуултад тавья. За. Хамгийн анхны генезийн номонд бүртгэгдсэн аврах том сүлд мод аль улсад байдаг вэ? Өстө мэдэхгүй л дээ. Улс таач тий. Цагаан бодчихгүй дөө. Төхүүлж өгдөггүй ер нь. Төхүүлж үү? За яг төхүүлж одоо өгнө. Мэдээж эн чинь бас нэг юм тэдэн метр өндөртэй тийм чимэглэлтэй гэдэг байгаа л да. А гэхдээ төхүүлчих. Аз юм уу Европ? Европ юм. За. Айгуу тийм аш холбогдлоо гэж тэмдэглэдэг орнууд байдаг л тээ. За хариултыг авъя. Герман. Яг тэгж бодож байна. Зү таачлал та яг үндэ юм бистэ мэд. Тийм үү. Яа за хоёр өгье. Ямар амжилттай бүдэрд юм бэ? За би зөв хариултыг тий. Хамгийн анхны генезийн номонд бүртгэгдсэн аврах том сүлд мод бол Бразил улсын Рио де хотод байдаг юм байна. Энэ мод 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 м өндөртэй байна. Тэгээд генезийн номонд бичигдсэн юм байна. Яа нэг ч асуултанд хариулж чадахгүй. За гол одоо энэ Исмаил байгаа. Энэ Исмаилийн ард мэдээж тоога. Тоо байхгүй цагаан цаастай Исмаил бол байгаа. Тэг өөр чи ерөнтэй Ёндо байж болно. Яа энийг авчихдаг. Сэр. Өө 3 гэнэ. 3 ба. Өө байдгүй юу. За 3. За манай 3 дахь шийтгэл шилэн тэркөө углаад шаар үлээх юм байна. Ер нь бас их утаа нартай өөрийн чинь бас уушигны бас багтаамжийг харьцааг шалгаж үзье те. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Төгс бие галбар алтчин брэнд. Баярын бялууга Бат байгалаас Бат байгаль Bakery. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Далд гоо сайхны төгс шийдэл Ласанти. Анан нүүрний яг тав тухыг эрхэмлэгч Нандин хэ. За эхний шийтгэл маань энэхүү шилэн тэрког толгоон дээр өгүүлж байгаад энэхүү шаарыг үлээхэд байна. Нэг ч бас давхар гадаа айгүй утаатай байгаад байна те. Тэгэхээр хүмүүс бас уушигны багтаамжийг бас шалгах үүднээс өөр таны уушигны багтаамж хэрэг нэгэд энэ араа шин шүү үзэгч дараараа. За энийг сайхан гизгэн залгаатай байна. Яа ингэж байгаа л үсттэй. За болов. Жоо татчих. Чүч дээрээс нь. Энэ бас нэг юм рокт бол харагдаад байна. За. Айгу манай яахтай байхгүй. Зүрөө. За. За уушигны багтаамж. За энэ хүү шарыг үлээн. Тэр болтол үлээ. Хагартал нь үлээн. Яаж байна? Энэ хамгийн сүүлд хизээ шар үлээсэн. Стас санахгүй. За. Би шар үлээсэн чи ямар хөө энэ чи саатай байна те дотроо. Шийтгэх нэг хэлбэр бөө. Энэ саатаа тань темтэй асчих. Бууга. За. За баярлаа. Яна цэм бодгоо. За. Хэрэгэд шар үлээсэн чи яаж нуушигны багтаамж амьсгааны Юу н гайгүй. Манай гэрчүүр амгалан гэдэг газар байдаг байхгүй. Тэгээд тэр хэсэг нь өндөрлөг хэсэг болохоор утаа арай харьцсангүй бага. Тэгээд гадуур нэг утаад хэсгээр би нэг яваад байхад боддгүй юм. Тэгээд одоо энэ явах хэрэгтэй болж эхэлж байгаа л да. Саяхан бол өөрөө бол утааны эсрэг бас лайв хийсэн тийм ээ. Тэгээ хүмүүс ер нь хэр хандлагатай хэр дэмжиж байна. Ер нь бол 200 мянган үзсэн байлаа. Тэгээд надад бол маш олон хүмүүс холбогдож байгаа. Дэмжиж ингээ холбогдөө ямар санаа оноо байна. Дансаа өгөөч. Би мөнгө явуулъя гэсэн хүмүүс байгаа. Тэгээд энэ болохоор би өвдөд яах гэж эхлүүлж байгаа вэ гэхээр энэ ямар ч ашигын төлөө биш. Их сайн хүмүүсийг харж байхад бүгд ашигын төлөө. Тодорхой хэмжээнд
өөртөө ашиг авах гэсэн хүмүүс маш их сайн хийдэг. Тийм учраас тийм бишээр нэгт, хоёрт бид хүмүүсээс нэгт хийж би дансаа одоохонд өгөхгүй. Ягаад тэгэхээр би тодорхой хэмжээнд судалгаа хийгээд шалнаа салдаг тэр зүйл би ягаад шалнаа салдаг гэж жишээ болгож авсан байхгүй. Тэгээд заавал шалнаа салдаг гэж би хэлэв. Тэгээд тэрийг судалснаар байшин, гэр аль нь илүү тохиромжтой байна, аль нь илүү хямдхан байна, аль нь тог баг зарцуул шиг тэрийг судалснаар за энэ нь хамгийн номер 1 сонголт юм байна гэж сонголтоо хийн. Тэрийгээ дуршиж үзнэ. Тэрний дараа харин залуучуудаа энэ дэр бүгдээрээ хөрөнгө оруулъя гэсэн тэр зүйлийг би гаргав. Тэрнээс биш одоо юу ч эхлэх байхад дансаа өгөөл мөнгө аваад тэр мөнгө нь юунд зарцуулж байгаа юм гэхгүй тийм юм би хийхээр яараагүй. Тэр чинь болоогүй шүү дээ. Он гарна. Тэгэхээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ, судалгаа явуулна. Тэрнээс биш сэтгэл хөдлөлөөр очиод энийг авъя, тэрийг авъя гэж байна гэж би ойлгоод. Тэгээд зөвхөн энэ бол миний тооцоолж байгаагаар бол болоогүй дөнгөж эхлэх. Энэ өвлийг дуусгахад 100 айлыг болох үгүй хэлэхгүй ер нь бол. Тэгэхээр эн чинь айгүй олон жилийн хөдөлмөр шаардна. Зөвхөн бас миний хувьд биш залуучууд оролцоод ирэхээр арай нэг өргөн зараг болох байх. Энэ бол залуучууд их гоё дэмжих юм шиг байлаа. Тэгээд энийг бол нэг карьер өсгөх гэж юм уу эсвэл тийм реклам болгож хийгээгүй. Тэг яг үндэ бол ер нь энэ талаар бол ер нь залуучууд бол нэг бол одоо олонний нүдэнд те олон төмөнд бас зарлдгүй шүү дээ. Хэдүүлээ энэний эсрэг бас нэг хамтдаа нэгдээ зүтгэхийг гэсэн ер нь залуучууд маань уриалдгүй те. Бас өөрөө бас уриалгахыг бас тавьж шүү дээ. Тэгэхээр ер нь одоогийн яг өөрийн чинь нүдээр энэ залуучуудын ер нь нийгмийн оролцоо хэрвээ. Муу шүү дээ. Би хэлсэн шүү дээ тэр бичлэгээрээ бид нар өөрсдөө яг дахир дутуу биш болцсон байхгүй юу? Ер нь бол яг үнэндээ бид нар бол өөрсдөө их өндөр үнэлдэг хүмүүс байдаг. Ихэнх нь тэгээд сонгож байгаа мэрэгжлэнч тэр айгүй амар хэлбэрээр олонд танигдаад мөнгө олох гэдэг тийм мэрэгжлийг бид сонгодог болсон. Тэгээд яг зөв энгийн жишээ тэрийг харж байхад бид нар энэ их амар хэлбэр юм дуртай байна. Хоёрт бид нар заавал хүнээс өөг хайдаг. Хүнээс бурууг хайдаг байхгүй. Би ч өөрөө нэг тийм занад байсан. Тэр бол хосын харилцаан дээр ч юм уу эсвэл найз нөхдөд харилцаан дээр надад илэрдэг. Ямар нэгэн байдлаар би уснаас цэвэрхэн гарчих гэдэг. Хүнийг л буруутгах гэдэг. Саний би шар үлээгээд хагараад одоо энэ сав боллоо гэхэд чи намайг нэвтрүүлэлт өрсөн чиний л буруу үстэй гэж. Яг үндэ би асуултанд хариулж байгаа хүн миний л буруу. Тэгэхээр энийг ингэж хүнээс өвөө хайдаг биш өөрийнхөө бурууг олж хараад тэрийг засдаг. Тэрийг магадгүй олон хүнд миний алдаа ийм байсан учраас би ийм алдаа гаргасан та нар битгий гаргаарай гэдэг зөвлөгөөг эртхэн өгч явах хэрэгтэй. Яг энтэй адилхан утаан дээр ч гэсэн бид нар юу ч хийдгүү бид нар зүгээр л ярьдаг. Амар ярьдаг хүмүүс шүү дээ. Би ингэмээр байна. Утаа бол нэрээ үнэхээр угаарч өглөө профайл зураг тавина эсвэл 76-г муу. Яг үүнэ 76 буруутай. Гэхдээ энд бас бидний оролцоо байгаа. Энийг бидрээс олж шаарддаг. Яг тэр хэмжээний мөнгөөр хийсэн бол утаагүй байх байсан баг. Гэхдээ тэрийг ингээ идээд сууж яхад нь бид нар юу ч дуграагүй учраас өнөөдөр ийм байдал төрсэн. Дуграагүй хийгээгүй учраас. Яг тийм учраас би нэг одоо хүнээс за 76 л хийгээд та нар хий гэж би уриалгатай болох биш. Хий өөрсдөө хийгээд ирэхээр магадгүй утаага алга болгоё л да. Одоо яг үүндээ олон үнэн дээр бид мөнгө гаргаж чаддаг юм байл шүү дээ. Нэг групп эсвэл шоу зингээ шинжлэх арга хэмжээ маш олон баяр зингээ мөнгө гаргадаг бид хүчээр мөнгө гаргадаг. Яг тэр шигээ хүчээр мөнгөө гаргая. Бид гэхдээ заавал мөнгө өгч хэлээгүй. Мөнгө авахгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар үнэгүй тэр компаниудтай ярилцаад үгүй гэсэн санаатай байна. Тэрнээс биш та нар тийм тог тавиач ингээч гэж уриалаад тэрийг зөв олон лайк бас ашиглахгүй шүү. За ер нь та нэг цагаагаар хөтлөдсөн шүү дээ. Цагаагаар дээр нэг оюутнуудыг 7 хавц дараа гэж тэгээдсэн. Эдэн далхаас орцсон гэдэг. Тий, далхаас орцсон 7 хавц дараа гэдсэн. Та ер нь өөрөө ер нь ямар хөө оюутан байсан бэ? Би яг үүндээ оюутан баг байгаагүй гэж хэлэхэд бол. Би 10 жилийн сургуулаа төгсөөд City-гийн сургуульд 1 жил бишгчний ангид сурсан. Тэгээд тэр нэг сурсан гэлтэй яг үүндээ сайхан цалгаа бос хүмүүсүүд нь орсон шигээ. Тэгээд хичээлээ таслал явдаг байсан. Тэгээд миний хувийн нэг зорилго гэж байна л да. Тэр сургуульд намайг багш нар дарах гэсэн байхгүй. Би өөрөө юу чаддгийг мэддэг. Тэнд болохоор тэр хүнийг ингээд би одоо жишээлбэл ийм 30 толгойтой хүн байлаа гэхэд өөрөө шигээ бүрэг хөдөлгөөнд болох гээд багш нараа заавал зүтгээд. Тийм учраас би тэнд сурхаас илүү надад ажил хийх нь илүү санагдсан. Тэгээ би нэг азар нэг проб өгөөд явсан байсан. Мон мьюзик гэдэг хөгжмөс. Тэгээд тэнд пробонод тэнцээ тэрнээс хойш ингээд буцаад ажиллаад сургуулаа ер нь бүр хүмүүсээ хайсан. Тэгээд над дээр яг их хүүхдүүд ирж проб өгдөг л дөө. Бүх урлагийн сургуулиас мэрсээ хүүхдүүд ирж проб өгдөг.
Тэгээ тэнд сурсан хүүхдүүд яг ингээд хүний штабанд орсон байдаг. Хүний тэр нэг яг тэр багш шиг болсон байна. Яг би сурахыг хийж буруутгахгүй. Гэхдээ багшны заа харах байрал дээр би жоохон хаатай байдгүй. Заавал хүчээрч ийм байх хэрэгтэй гэдэг хандлагатай биш. Тэр хүн юу ч чадж чинь тэр хүний гаргаж байгаа сэтгэл хөдлөл ямар байна гэдэг дээр нь тулгуурлаж хичээлийн заах юм бол илүү үр дүнтэй юм болов. Тийм учраас би зөв яриаг эхлэхэд ч гэсэн би 4 жил сураад би зөв яриаг гэсэн бол би яг л нэг багшийн хэлбэрт байна. Юу ч асууж чадахгүй тэ эсвэл асуухаас эмээдэг тийм л хөтлөгч байх байсан байна. Яг тэрийг би өөрөөхөө хийсэн учраас магадгүй одоо нэг ганц хоёр хүмүүстэй байх гэж байна. Тэгээ зөвхөн тэр ер нь та бол ер нь одоо орж ирсэн зочдтой тий нэг жоохон хувийн яриад оролдсон шүү дээ. А өнөөдөр бас таны бас хувийн яриад гэж байгаа. Та ер нь 10 жилдээ хүүхэд байхдаа ер нь ямар хүүхэд байсан юм бэ? Хүүхэд байхдаа бол би их ирэх хүүхэд байсан. Би 23 дуу сургууль сурдаг. Манай гэр амгаланд байсан. Манай сургууль бол ихтлхүүрийн хойд байдаг шүү дээ. Тэгээд дандаа хөргүүлдэг аав ээжээрээ. Хөргүүлдэг. Тэгээд өдөр болгон аав ээжээс мөнгө авдаг. Жохон 3 4 дугаар анги хүүхэд байхдаа 5,000 төгрөг аваад ороод бүх ангийнхныгаа дайлаад ч юм уу. Өө зөө. Тиймэрхүү хүүхэд байсан. Тэгээд ямар нэгэн байдлаар анхаарал төвд байх их дуртай. Яг. Одооч тийм. Юусэн тийм үл үзэгдэгч байх дургу. Ерөөсөө л байж идэг. Тийм. Ямар нэг юмны бурууч вэ зөвч вэ манлайлтанд байж идэг. Гэтэ нэг айхтар сурлага хөдөлмөрөөрөө нэг манлайлал гэсэн юм нэг ч байгаа. Гэтэ ихэвчлэн муу юм аа л да. За муу юмараа ер нь юу жишээ яриач. Тэгэл сахилахгүй юу болохгүй байна. Юу яахгүй. Би динамитыг эрхлэгчийн хөрөөлөж шидчихээд эргээ харсан эрхлэгчийг урд зогсчихсан юм байна. Йоо. Орж байгаа. Тэгэл хэмчлэн зөвөр нэг айгүй тийм сахилахгүй тэгэл хичээл номыг их тасалдаг. Тэгээ би өөрөө снукер бильярд тоглодог гэсэн болохоор бильярдад тоглох юм шиг тэгэл. Тэр өөрөө спорттой тоглолт хэдэн дөрөв олно. 3-4 мянган төгрөг их шүү дээ. Хоёр. Бишгээ дээр аваад их л тийм хөдөлгөөнтэй л хөвгтэйсэн шүү. Тэгээд манай ээж хоёр намайг хэлдэгс жоохон багт энэ яаж хүм болно те. Яаж намайг жоохон цэцлэгт орж явах манай ээж хоёр миний хүүхдийг битээ зодороо гэд хайрцаг алим авч өгчсэн байхгүй. Тийм аим. Яа одоо миний хүүхдийг дээрлэх багтаа тэр гэдэг юм. Тэг яг үн дээр нэг эрхлснээрээ хүн нөө тэнэг болдгоо. Өөрийн ухамсаар яаж явах нь. Тэгэл одоо гайхаад. Тийм их байсан хүүхд одоо ингээд тодорхой хэмжээнд өөрөө ингээд юм хийгээд явж байгаа нь их сони юм. Тэгэл Магадгүй энэ эцэг гэх юм бас нэг юм бас нэг цаана хүмүүжил гэж юм бол байна те. Зөв хүмүүжил бие даах. Аа. Загнах үед нь загнадаг, эрхлүүлэх үедээ толтол нь эрхлүүлдэг. Загнах үедээ загнадаг. Тийм л байж хүүхд хэцүү хувцартай. Дээрээс нь хүүхд өөрөө ухаантай. Айхтар нэг амир ээж аваа ачиг хариулна гэдэг багасаа бодоод байхгүй маа гэд. Одоо ч нэг за энийг би авцсан юм шин. Энийг би авч болохгүй шүү гэдэг хувцартай байна. Арай нэг дээр явж. За баярлалаа. Одоо би ч одоо уутаа садаа. Амир уйрцсан зүйл. Арай уйрцсан. Өөрөө нэвтрүүлэгт орсон. Зэвэрээд орсон шүү. За одоо нэвтрүүлэг асуултыг 52 дахь асуулт. Энэ асуулт ямар асуулт вэ гэхээр цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн анхны ерөнхийлөгч хэн бэ? Би одоо ингээд энэ тэндэг асуулттай тэр нэвтрүүлэлтэд орохоор бүр айддаг шүү дээ. Яг уушиг байл л да. Ингээд шинэ жилмэлтэй холбоотой мэдэхгүй юм ихээр. Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн хамгийн сүлд модоо зассан байх нь шүү дээ. Нэлээл дээр үеэс тэмдэглэж гисэн байл үү те. Линкольн. Шүү зүр. Хэлээд иж болох юм уу? Болно. Brown Lincoln юу юм. Сүүлд юм болов. Буш. Энэ хацнаас нараад вирус уг нь уншдаг энэ зүг бурууг нь. Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн хамгийн анхны ерөнхийлөгч хэн бэ? За сүүлийн хариултыг авъя. Тав 4 3 буцна 2 1 тийм үзэгчтэй зөв хариулт бол биш байлаа. Гэтэ ер нь энэ манай асуултууд ер нь хүнд асуулт байна.
Яаж байгаа мэдэхгүй юм байна. Би юу шинэ жилгээл те. Шинэ жилгээл тэнгуут нэг тийм амар юм. Гэтэ манай яалчгүй тэгээд бас. би тэр бодол байл. Дээр үед байж магадгүй эсвэл наахан байж магадгүй гэж бодож шин. Тэгээд яг ингээд бас тулчаар нөгөө олон ерөнхийлөгч нэр мэрэн ч орж ирдэггүй юм байна. Яг би ингээд үзэж байгаад асуулттай нэвтрүүлүүлээд шүү дээ. Тэгэл харахаар ийм амарх юм гэж боддог. Гэтэ хэзээ ч ийм асуултнууд ирж байгааг болохоор. За зөв хариултыг хэлье. Зөв хариулт бол Franklin Pierce байлаа. Анхны ерөнхийлөгч зөвлөлт модыг чимгэлсэн цагаан ордны Franklin нэрч юм бэ. Franklin Pierce. Би бүр мэдчихгүй юм байна. За шийтгэл дорой одоо эндээс суулгах. Манай энэ Исмаил гэхдээ ямар хөө царайтай Исмаил нэг миний гэж байгаа юм шиг их тийм зөвүүн биш вэ нэ бас өөрөөс ч асуу. Тийм байна. Нэг тийм яжилсан Исмаил тий. Голтон. За Яндори. 10. Өөрөө ер нь хэр яндаатай юм бэ? Би нэг тийм ер нь их азтай шүү дээ. Би бүх юм ер нь цаанаас их бүтээд байдаг. Би ажилд ороход надад нэг ч удаа асуудал гарч ирсэнгүй. Тэгээд айгүй сайн гэр бүлд төрсөн, төрлөө олсон. Тэгээд өөр маш том аз байлгүй тий. Тэр нэг нэвтрүүлэг дээр нэг өндөг толгоон дээр хагалж аваад хаглаадсэн шүү дээ. Тэрэн дээр ч бас нэг удаа 3 өндөгнөөс нэг нь байлоо. Тий, би нэгэн суглаад хин тагтаа хоёрын сугалсан. Би тэгтээ тэрийг яг зөв нэг хэрэгжүүлж үзье гэж бодсон. Бас нэг яндаага үзье тий. Нэг янда эр хүний нэг тийм хямр гэж байдаг шүү. Тэр нь бол янда хямр байдаг. Тэгээд би яг нэг покер мокер тоглож янда мандаа үздэг юм бол шүү дээ. Тиймэрхүү юм дээр тий. Тий, тиймэрхүү юм биш. Зүгээр жижиг юм дээрээс нэг доког мэдрэх гэж ч юм уу тий. Яадаг чи. За эргээд шийтгэл рүү орё 10 шийтгэл манаас хоор. нэг бол гайгүй л байлаа. Цаагууд. Яна 10 дугаар шийтгэл чи одоо оото талах хийх нь биш шүү дээ. Йоо, би янз бүрийн мэдхэд л амар тоо. Гэдэг арддаг. Ямар хайртай вэ? Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Төгс бие галбар алтчин брэнд. Баярын бялууга Бат байгалаас Бат байгаль Bakery. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Далд гоо сайхны төгс шийдэл Ласанти. Он нүүрний яг 5 тухыг эрхэмлэгч Нандин хэ. За энэ бол шившин шүү. Ерөнхийдөө бол тараасангүй. Тэгээд ингээд бол тавьчлаа. Тэгээд дахиад нэг гинээр жоох ингэж. Ер нь амьдралтаа оото талах хэдэн гэж төсөөлж ирсэн аа. Ես энэ ерөөсө Дээрээс нь хар талахтай гэж бүр төсөөлж ирсэн. За манай оото талах маань бэлэн болсон бай таны захиалга. Ой. Би ч өөр хар талахынд үнэхээр дургу. Яавал биелүүлсэн болох юм бэ? Нэг талын лижгүй. Зүгээр хардлах дангаар нөхсөн шийтгэл байлаа надад бол. Би хардлах энэ тийм дуртай юм биш л дээ. Бид нар бас өөрөө чинь судалсан л да тий хар талханд мэдээ тэгээд ой тэр болонгийн талхыг гэсэн байж тээ. Яасан жижиг азаа бай. Амтал чинь зөв. Хардлах нь хүртэл юм. За тэгээд шийтгэл шүү дээ. Айтайхан ч юм уу? Юу дайжгүй ч юм уу? Яаж юм? Ажил өөрөө бас хард талханд бас. Хүндэн Дөрөв. өмнөөс нэвтрүүлэлт байгаад нэг юм аим халуун даваад дахиад. Ааха. Уйг л юм байна. Энэ шууд цадчихэд. Оюутнууд идэхэд бол сайхан. Энэ оюутан гэж нэг тариг болгосон сурчтай юм. Яах вэ тэгэл. Би өөр оюутан байсан шүү дээ. Тэгээ миний хэлж байгаа юм болохоор тэднийг дормжлох гэдэг юм шиг. Тэгээ би оюутан багт алтдаг гэсэн бохгүй бас. Бас дараа л шүү дээ. тий. Хүн чинь нэг оюутан болохоор алхдаг. Ерөн зөвхөн ингэж олон ингэж гадаа алхаад тахаар Эхний хүүтэн байсан ч гэсэн хүний бие махбод дасдаг байхгүй.
Яг хоёр нь л удаа алхдаг баг. Хайцсан гайш гэдэг хүмүүсийг бодвол. Гинжил би хэлсэн бохгүй тэр бичлэгний үед. Тэр талаас нь хэлсэн. Тэр ямар ч тэмцээг агаар байгаагүй л юм. Тэр голын хэсгээр нэг жоохон таваацч тэгээд байд идэв. Ингээд төгсмөр. За. Босдоо. За энэ араас нь босоо. За манай зөв сантаа нэвтрүүлэг маань үргэлжилж байлаа гэж шууд. Уртлын зөвөний навцсан те. Хоортой биш. Гаатай байна амар. Тангаар нь болоо. Талхтай болохоор бүр мохоо шүү. За 2 дугаар шийдвэрлийг маш амжилттайгаар авлаа. Тэгээд өөрөө ер нь доото талх эднэ гэж төсөөлж үзчих баг хардлахад дургуй гэж байгаа. Өнөөдөр хоол идэлгүй. За эргээд бас төрөлхөө яриад байгаа. Өөрөө ер нь хэр амантай хүн бэ? Амар шүү дээ. Манай найз зөвхөн. Ой. Манай хууч найз зөвхөн бүгд. Та ер нь аа бол ямар аа болно гэж боддөө? Армандын тал дээр бол би хууч найз зөвхөнөөс салхтай. Салхтай ч яхаа. 80 хоног болоод тэгээд би хажаа уурлалцсан мэт тэгээд эмхтэн чинь өөрөө байж л уурлцдаг шүү дээ. Ер нь юу яагаад уурлуулснаа мэдэхгүй л уурлцдаг шүү. Тэгэл нэг хоол тархнаар тавлалтаар яваад тэгээд би албан ёсоор ингээд үрхэчээ гэж гуйжсан баггүй. Гэтэ би бүгэж өгч ирсэн. Вау. Тэгээд ер нь бол тэгж 80 хоног моног дээрээ бүгэж өгөөд үрхэтэй бүгэж өгдөг тийм юм Монгол бол байхгүй шүү дээ. Тэгээд яг миний зөвөр нэг ганц юм өөр байх дуртай бусдаас. Бүгэж өгөөд тэгэл 100 дахь өдрөө сой соёт мэсэн болохоор ядардаг байх гэж бодвол ядарч байгаа гэж бодвол тэгэл саунд гэр бүлийн саунд ороод тэгээд дотор нь ингээл айгуу гоё юмнуудын чимэглэл сал хоод байдал тэндээ чакузан суугаал те. Тэгээд харин нэг өөр байлгахыг л хичээдэг шүү дээ. Ормонтог гэхэр зөвхөн цэцэг өгдөг биш шүү дээ. Янз янз зал үздэг сэтгэл байсан. Тэгээд одоо л ганц бий болохоор нэг тийм юм байхгүй. Аа болвол би өөрөө сүүлийн үед л тэгж бодогдоод байна шүү. Хүүхдтэй болох юмсан гэдэг. Өөрөө дүүттэй болохоор айлын баг. Тэгээд дээрэс нь манай эгчийн 2 хүүхэд, ахын 2 хүүхэд байдаг. Тэгээд харахаар хайр өрнө. Манай эгчийн баг намайг ааваа гэж дууддаг байхгүй. Зөөц. Нэг яагаад ч тэгээд дууддаг ааваа. Яа. Нэг тийм аав шиг л царайтай. Одоо нэг харахаар л нэг магадгүй зөв аав нас 5 дахь ажилтдаг болохоор жоо 12 доноор явчихдаг. Тэгээд тэр хооронд нь би л хажууд нь харагдаж байгаа анханасаа ааваагаа л мэдчихэж байгаа л дээ. Ааваа гэдээ дуудаж сурцсан болохоор тэр чигээрээ тэгэл ааваа. Тэгээд би ихтэй айх тэр эрхлүүлэх байгаа юм бол хүүхдэд бол сайн даа байх бах. Тийм бүх юмал зориулсан ээжээс нууж дуртай минь өгсөн нэг тийм аавд байдаг шүү дээ. Тэгэл хамт ээжтэн загнуулаад сууж байдаг. Яг тийм л аав болох байх гэж бодоод. Тэгээд ер нь бол нэг хүсгээр хэлсэн гэдэг шиг яг нэг тэгээ бодцоор болдог шүү дээ. Тэгээд ямсан төлөвлөгөө энэ би хийж гаргадаггүй шүү дээ амьдралтаа. За ингэж нэг хүүхдтэй бол юм бол гэсэн юм баг. Явандаа хүүхдтэй болвол тийм л аав та. Сүүлийн үед ер нь бас нэг гадуур гэр бүлтэй салалт маш их хэмжээгээр бас ихсэж байна. Тэгээд энэ сайхан баярын өдөр энэ хосуудаа зориулж юу гэж хэлмээр байна, юу гэж уриалмаар байна. Би бичлэг хийжсэн шүү дээ. Нэг найз охноос уушлахгүйгээд. Нэг өдөр тавиал босдогцсон. Гэтэ одоо энэ тентхийн сайт майт дээр байдаг юм шиг л. Уучлаарай гэд. Бичлэг хийсэн багтаа. Тэр 5-6 мянган шир аваад. Тэгээд тэндээс их олон хосууд буцаж нийлсэн юм шүү гэлээ. Тэгээд би саяхан нэг таксинд суусан нэг хүүхд нэг залуу 21 залуу таны тэр бичлэгийг үзчихсэн. Тэгээд найз охинтойгоо нийлээд яг адилхан тийм бичлэг хийж үзүүлээд нийлээд тэгээд одоо хүүхдтэй болсон гэсэн. Өөд. Тэгээд би тэр бичлэг дээр хэлсэн санаа нь болохоор хүн чинь зөвхөн амар бардам ялангуяа монгол хүмүүс чинь тийм миний зүв байх хэвээр. Нөгөө түрүүний миний хэлдэг хадлага шүү. Түүнээс буруу гэдэг миний л зүв гэдэг хадлагатай болохоор хооронд хэрэлж маргалдах юм гарна да. Тэр надад саа бол бодлоо байх гэдэг. Тэгээ нэг бол өсгөөчүүд нь ихтэйгээ хүндлэхээ болж эхлэхэд энэ хосон ярилцсан ямар ч үгүй ямар ч тийм төгсгөлгүй болж эхэлдэг. Тэгэхээр гоё биенийгээ хүндэлдэг. Тэгэл биенийгээ хайрладаг. Тэгээ биенийгээ нөгөө бардам зангаа биендээ гээдэг байхад л тэгэл гоё байх бах та. Би тэгж бодчих доо. Тэгээд
шүн залуучууд нь сайн ажиллаарай гэж. Аа. Ойлгож байна уу залуучдаа? Үнэн шүү дээ, яг үнэн. Тэг ер нь бол ер нь бүр тэр алсуур яриад та. Ер нь бол тим юм ер нь зүгээр те. Ер нь манай ер нь залуучууд маань ер нь тийшээгээл тэгэл нэг ингэсээр Тим юм байх хэрэгтэй байхгүй. Ер нь сайн эр хүн бол мундаг байх хэрэгтэй шүү бүх юмдаа. Тим юм чинь бас эмэгтэйний амьдрал их чухал байдаг байхгүй. Тэрнээс болж араар тавилтан тэр амир их гардаг шүү дээ. Ер нь бол анзаарч яхад тийм учраас эрэгтэй хүмүүс бол тим талдаа сайн байх хэрэгтэй. За үнэхээр сайхан уриалга байлаа. Тэгээд эргээд нэвтрүүлгийнхаа асуулт руу оръё. Сүүлийн асуулт уу? За сүүлийн асуулт. За асуултад авъя. Хамгийн анх аль улсад шинэ жилийн баярыг тэмдэглэж эхэлсэн бэ? Дэлхийд дээр маань хамгийн анх аль улс орн маань шинэ жилийн баярыг тэмдэглэж эхэлсэн болоо. Шинэ жилийн баярыг дэг Крисмас юм уу? Энэ Крисмас үстэй тий? Тэгэхээр яг шинэ жилийн баяр гэдэг одоо 12 сарын 31 он гардаг баяр юм уу эсвэл 25-нд тэмдэглэдэг Крисмас? он гардаг баярыг. Он гарах мөчөөгөө. Аль улсан үстэй тий? Хэдэн онд юм бол? Оны нь бол мэдэхгүй. Ямар ч тач нэг улс байгаа. Америк л хэлбэг. Америк. Итгэлтэй байна уу? Итгэлтэй ч байхгүй л. Энэ асуултны шийтгэл ер нь нэлээ тийм хүнд шийтгэл байгаа. Тэгээс танд Эцэс бусд нь хамааралгүй. За итгэлтэй байна тэгвэл Америк. Яа. Бууцноо сая. Бууцаа. Одоо би чамд дасчих юм байна гэдэг. Бодлоо ятгчих. Бууцноо нэрээ. Буудаад мэдчихсэн үү эсвэл удаа надаар тоглоод нөгөө би ч одоо сүүлдээ одоо өөрөө л нэвтрүүлэх дараад байгаа юм шиг л. Ой бас орж гараад ах юм биш үү? Санаа нэвтрүүлгийг бас үүсгэж дуртай байхгүй. Баярлалаа. Тэгээд бас нэг зөвүүн санта бас нэг болчихъя те. За хариултыг авъя. Америк уу? За уучлаарай зөв хариулт мод Австрал байлаа. Дөнгөж жоо бас ойрхон л бодож ирсэн байна. Би Австрал гэж бодсон юм уу гэдэг. Гэтэ арай нэг одоо арай өргөнд тэмдэглэхээр нь Америк юм болов уу гэж бодож л та. За шийтгэлээ одоо. За. Энэ дээр нэг ганц удаа байцдаг. За яндорь. Тэ эргүүлдэ. За энэ нэг юм нууларсан байна. Өөч. 8. За 8 дахь дугаартай шийтгэл маань цасаа охины овц өмсгөн байна. Эмэгтэй болох нэ. Миний охин болох нэ. Юу ч идэхгүй бол хамаагүй. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Төгс бие галбар алтчин брэнд. Баярын бялууга Бат байгалаас Бат байгаль Bakery. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Далд гоо сайхны төгс шийдэл Ласанти. Он нүүрний яг 5 тухыг эрхэмлэгч Нандин хэ. За би ингээд цасаа охиноо олцоо. Цасаа охиноо Улаанбаатар тэрээд утаанд алга болсон шүү дээ. Нэг зүрхийн хооронд л бай цасаа охин алга болсон. Ашгүй цасаа охиноо олжлаа. Одоо Сантатайгаа хамт явъя шүү. Хэдүү? Хэдүү? Шууд нээлж байгаа юм. Үнэ хэлэх үү? Хэдэр явах вэ? Цаах 100 мянгаар явах. За би цасаа охинтойгоо хамтдаа бас шинэ жилийн баярын өдөр болж байна. Тэгээд нийт үзэж байгаа үзэгч та бүхэндээ миний цасаа охин бас мэнчилгээ дэвшүүлэх байх. Ингэч. За. 100 мянга. За ингэ дуусах юм бол. Ер нь тэгээд сууж ивэл гоё харагдчих дөө. Та ер нь өөрийнхөө мэрэгжлийн онцлогийг яриач. Яагаад энэ мэрэгжлийг ер нь сонгох болсон юм? Дурлах болсон юм? Нэг хүн бол багаас боддог штэ. Би юм хүмүүний мэрэгчлээ болно гэж боддог штэ. Надад бол тийм вирус байгаа. Яг би 2 жил юу чөлөөт бөхөө барилдсан байхгүй. Тэгээ нэг хүн дургүй юм хийж үзэх хэрэгтэй. Тэгээ үзчихээр тэгээд ч урд нь тараасаа багш битээ байгаасаа гэл яг тийм л бодолтой. Тэгээд 2 жил барилдаад болсон. Болоод би 2010 онд загвараа гэдэгт ороод би тэнд аюу гоё орчин байгаа юм шиг таалагдсан. Яг тэрнээс самлал нэхэлсэн байхгүй. Тэгээд 2010 онд нэг face model гэж шоунд ороход тэгтээ модель авах гэж бүртгүүлсэн байсан. Фотогоор зураг авах болдог гэдэг. Тэгээд би турах хаач байлаа. Бүртгүүлсэн байсан. Тэгээд эрэгтэй модель авах болцсон байхгүй. Тэгээд зөвхөн эмэгтэй хүмүүс авнаа. Тэгтээ чи проб өгөөд үзье. Хөтлөгчийн проб өгч гэдэг. Би хөтлөгчийн проб өгч ийсэн. Тэгээд хөтлөгчийн проб өгөөд тэнцээд
нэг бүтэн шоу хөтлөөд их муу хөтлөжсэн дэр үедээ. Тэгээд тэрнээс хойш 11 онд эрүүгөө болоод би болцсон юм. За дийшээ би хөтлөж болов. Тэгэл 2013 онд маад найз таарлаа манай сэтгүүлчнээс прабу гэж тэгээд болсон. Тэрнээс хойш бол бас хэлтгүүрэл хийж байгаа. Яг хүмүүс мэддэг болсон нь сүүлийн 2 жил. Арай хүмүүс зүгээр яг. Бидний онцлогийг бол нэгт энэ одоо арчилсан улс амьдарч байгаа учраас телевизэн хүртэл арчилсан байх хэрэгтэй. Хөтлөгч нар нь хүртэл чөлөөтэй гэдэг нь гэж хараал байдаг дахиад чөлөөтэй гэж хэлэхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаас сонирхолтой байдлаар хөтлөг өөр байх. Бас ялгах онцлогтой. Одоо өвлийн хугацаа, өвлийн өгний хугацаа тайллаа гэхэд цаана ямар хөтлөгч байна. Түүний ярьж байгаа яг ямар гэдэг юм бэ? Тийм учраас хөтлөгч өөр байснаар хүмүүс зөв мэдээлэл өгөх. Зөв мэдээлэл гэдэг нь за энэ муу юм шүү, энэ сайн юм шүү гэснээр энэ зөв мэдээлэл биш. Угаасаа бид нэр энэ зөв шүү гэхээр тэрийг зөв гэж тагтгүй шүү дээ. Аль буруу гэсэн юм бол бид нэр ордог гэсэн. Жохон багч тэр болохгүй гэсэн бол нэл үзэх гэж хүсдэг шүү дээ. Тэгэхээр би жоо эмгтээлэг суул та. Шүү дээ. Жоо юу яагаад. За заавал энэ сайн юм шүү гэж үлгэр дуурайл үзүүлэх биш. Энэ муу юмыг би хэрэгжилж чинь энэ бол муу юм шүү гэдгийг хэлснээр зарим хүн байж байна. Их мэтлэнгээр яг зөв үлгэр дуурайлыг ямар нэгэн аргачлалаар өргөдөг байх хэрэгтэй болохоос биш. Зөв байгаараа гэснээр хүн зөв. Тийм л онцлогтой ажилтаа ер нь олон хүнтэй ажилтдаг. Буянтай ч гэдэг ер нь бол хааж утсан одоо хүмүүс хүндэл нь хааж утсан. Тэ зүгээрээ ингээд тэгэл надад бол их гоё тааламжтай минь. Бас дээрэс нь надад тохирох хаврах ажил байна. Ер нь одоо энэ сэтгүүлчд хөтлөгчд гэдэг нь шүү дээ. Цалин хэр авд юм бэ? Телевиз чинь ер нь бол тэгэл яг л дунд цалин гарал. Тэг хүн болго өөр телевиз дээр. Одоо би бас телевизийг мэддэг. зөв жишээлбэл би ажилдаа байнга очдог хүн биш л те. Манай ажиллаач тэр хүн биш. Яг тэгэхээр үр дүн хамгийн чухал. Тэрнээс би өглөөсөн цагаас очиод орой 18 цаг хүртэл тэнд суугаад идэг хөтлөгч хүн нэвтрүүлгийн хүн үзэхгүй бол би тэнд суугаад ямар хэрэг. Тэгэхээр хөтлөгч хүн бол гол зорилго хүн нэвтрүүлэг үзүүлэх болохоос биш ажил дээр өдөржин суух хэрэгтэй биш. Тэ. Тэгэхээр би нэг тэгж ажилдаг. Тэрүүгээрээ бас нэг бусдаараа цалин гараа шүү. Тэр мэдээж тодохгүй л. Бас гайгүй. Аз биш те. Хоёр бие болоод гурван бие болох юм бол арай өөрөөр. Надад ч одоо ингэ шинжилгээ ажлууд ороод ирнэ. Давхар реклам клип гэж гараад ирвэл тэр чинь нэг бас нэг тохиолж нэг видео орлого шүү дээ. Тэрнээс байнга би нэг хүнээс нэг цалин хүлээгээл суугаад байна. Биш. Хаяад цалин энэ өнгөрч юм шүү. Хаяа цалин осоош би. За өөрөж одоо өөрөө одоо нэвтрүүлэх зөвөр яриад ороо сууж байгаа юм шиг санагдах. За ёо эмгтээлээс уултаа ингэж. Нэгч нэг. За ер нь таны хувьд 2018 он хэр ээлтэй жил вэ? Ээлтэйгийн хувьд бол бүхэл зүйл дээр ээлтэй байлаа шүү. Болохгүй юмнууд зөндөлсөн шүү. Би ч 2017 онд найз охинтой очиад 18 оны он гэх юм болсон. Тэгэл тэрнээс хойш гараал хүч нэг айхтар би ч өмнө ингээл юусэн эмхтэн хүмүүст нэг тиймэрхүү айхтар харилцаа гэдэг нэг удагдчих байсан. Энийг тоодчих байсан. Хүмүүст уулзал болим байл. Тийм ачаал өгдөг байсан. Тэгээ яг нэг 5 сар ингээл хүн ингээл ачаал бүл өгч эхэлдэг юм байна л дээ. Тэгээд салчаар хүч нэг эмор гэж амар. Чист дарамт юм бэл. Унтахгүй. Шүн ингээд ганцаараа гарал бодоод байна. Унтахгүй. Тэгээд хоол би ч нэг хэсэг явсаа гэж нэг он гараад тэгтээ ажиллаа бол хийж алдахгүй байж тээ. Тэг нэг тэр нэг сэтгэл хөдлөлийг тэгтээ одоо л гоё л байна. Бодоход гоё мэдрэмж амьд явж байгаа мэдэрдэг юм байлээ. Тэр бол над 2018 онд гоё шинэлэг юм байсан. Тэгээд ажлын хувьд бол цэвэрэг би Facebook дээр манай нэг промо гэж байна. Тэр трейлер гэсэн. Тэр нь жүжигчин Туяагийн нэвтрүүлэг сая 200 мянган Facebook дээр авсан. Энэ бол нэвтрүүлгийн өөрөөс сая давсан тун цөөхөн байдаг.
Миний хувьд бол тэр бас их гоё амжилт байлаа. Хоёрт YouTube дээр 400 мянган гаруй хадалт 3 дугаар 4 дугаар авсан. Тэгээд хандлт бол гоё сайтай. Тэгээд яг зөв хүн харахад бол их амархан ажилттай. Хүн бол телевизийг хараад өө зүгээр яриад суудаг амархан ажил. Яг үнэндээ тэр зочнуудыг олоод тэр дугаар болгоныг олон үзэгчтэй байлгахын тулд тарих маш их ажил. Би 2 жил хагас зүйлийг хийхдээ хандлт багтай нэвтрүүлэг ер нь бол бараг хийж байгаа. Багтаал 30 мянгаас 40 мянга. Тэгээд Монголын хэмжээнд бол нэвтрүүлгийн бүрэн хэмжээний нэвтрүүлэг бас ихтэй бол баг. Тэгээд энэ бол их том амжилт байлаа гэж би бодлоо. Ер нь 2019 оны төлөвлөгөө байна уу? 19 онд тэр төлөвлөгөөг бас үзэж байгаа үзэгчдээс хуваалцаач. Одоо би 19 он гэлтгүй цааш ер нь баг утааг арилаа. Надад бас энэ шийдвэрийг гаргахад юу байлаа л та. Бас хүн бодно шүү дээ. Би одоо л айгүй 50 амжилт байна. Ер нь бол. Ажлаа хийжэл, энэ ажил 50 амжилт байдаг. Тэгээ энийг шийдвэрийг гаргаснаас хойш миний амьдрал жоох юм эрсдэлтэй, дээрээс нь хөдөлгөөн тулж Ритмтэй болж. Айгүй олон зүйлийг хийх шаардлагатай. Олон хүнийг уриална, олон хүнийг мандуулах хэрэгтэй байна. Тэгээд тэнд бас хүмүүс үнэхээр Facebook, social media дээр байгаа шиг идэвхтэй оролцох гэдэг нь бас сонирн байгаа. Оролцохгүй байсан ч гэсэн цааш дөрвөлжлэн нэг нэгээр нь хийн. Тэгээд энэ болохоор би сайн үнсэн хин нэг нь туслаад ингэж би хэлж өмнө явж байгаа. Зүгээр энэ өөрсдөө өрөвдөж байгаа зүйл байхгүй залуучууд. Тэгээд энийг бол цаашаа 100 бүр хийхэд илүү тохиромжтой. Тэгэхээр өвөл энэ нутаан донд өвөл нэгэн байдлаар гадаа ингээд цахилгаанжуулах янз бүрийн хийж байгаа төшөлтэй. Яг илүү дулаараад ирвэл зундан сайхан айлуудыг цахилгаан болгочоод тэрний дараа нь өвөл нь ямар үр дүн гарах вэ гэдгийг харахад надад тийм гоё мэдрэмж байна. Яг нөгөө нэг хүүхний жирэмсүүлчихэд ямар хүүхд гарч ирэх бол гэж хүн бодсон шүү дээ. Тайлхан байхад өвөл нь бодсон ингээл гилцэх сэтгэл төрөн шүү дээ. Яг тэрэн шиг мэдрэмж надад төрөх байхад 2010. Ямар ч гэсэн гомбо юм хиймээр байна. Сэтгэл хөдлөлөөр хандмаар байна. Бичлэгч би сэтгэл хөдлөлөөр хийгээгүй бодож хийсэн. Тэгээд үр дүнтэй ажил хийхээр 2010 онд давхар мэдээж бас ажил. За хоёул төсөөлье. За ер нь та өөрөө бол нэг Сантад өвлийн өгөнд итгэдэггүй гэж байгаа шүү дээ. Гэтэл яг жинхэнэ Санта маань өвлийн өв маань хурж ирээд таныг хүслээ хийлгээд гэх юм бол ямар хүслээ хэлэх вэ? Мөнгөтэй байх юм бол бүх зүйлийг хийж болно. Яриш өнөөдөр энийг чиний хайр байгаад ачаагүй залуу мөнгө олцдох бол эхнээ салаа явдаг зав шүү дээ өнөөдөр бол. Чиний чи ээж аваагаа ачааг хариулах гээд мөнгөгүй бол чи яаж хийж авах вэ? Бүхэл л мөнгөндөө тогтчих байна. Ер нь бол. Тэр учраас би эзэж мөнгөнд цаанаас авахгүй болох хэмжээний мөнгө өгсөн. Тэгээд тэр мөнгөөр бол мэдээж тэрийг өчнө ээж аваа ачааг хариулах маш олон зүйлүүд ингээд дартаас ямар ч саад бахшилгүй биелэх. Ер нь одоо би мөнгөө нэг дутагдаад байдгүй л тэгтэл бас ингээд ямар нэгэн зүйлүүд төлөвлөлт хийх надад мөнгө. Тий, зорилготой өрхийн тулд одоо жишээ нэг амар попрал би утааг алга болгох юм байна. Яг үндэ утааг алга болгох би мөнгө. Би юуны цаанаас авах мөнгөтэй болчих юм би аргачлал нь байж. Хизээж тэр улс төрийн хүмүүсээс мөнгө харахгүйгээр болчих мөнгөтэй болчих юм бол. Гэтэ би мөнгөтэй болохоос жоохон бас заримдаа айдаг. Мөнгөтэй болохоор аймаг нарийн бол. Би мөнгөнд жоо хайнгалтай байвал өрчдөг тий боддгоо. Тэнгүүд хүн нэг 10-аас дээш сая төгрөг ч юм уу эсвэл олон сая төгрөг даасанд хийчихээр за би 1000 төгрөг юунд өрлөө гэж бодож эхэлдэг. Тэр хүн нэг олон ингээд талаас мөнгө олоод их мөнгөтэй болоод ирэхээр нэг жоохон хүний байдаг нь бол яалтч хүний юм шиг. Энд хөхгүй дээ, энд идэхгүй дээ. Улам нарийн болдог. Тийм байдаг гэж боддог. Гинт мөнгө олж ирсэн юм байна. Яг би яг тэр үед бол яг үнэхээр чигнэс тийм байгаад төсөл би мөнгө л өссөн. За тэгэд энэ хүсэл нь биелэх болтгой гэж бодож чинь тэгэд би цаашаа уламжлалт жилийн Сантануудын холбоонд асуудалгүй. Өвлийн өвгөөтөө өгөөг л болчих. Би уламжлалт жилнэ. За манай ер нь нэвтрүүлэг ер нь өндөрлөгт өгөж байна. Тэгээд бас манай нэвтрүүлэгт бас ирсэн дэрдэлт маш их баярлалаа. Яа баярлалаа. Энд ч орой гардаг. Тэгээд бас өөрт чинь бэлэг өгөх нь тэгээд ямар бэлгнүүд өгөх вэ гэхлээр за энд нэг юм паспорт байна.
Энэ манай лайк ичтэй телевизийн пассворт байна. Энэ пассвортаар 2019 онд аялах нэ. Өө за. За хаагур аялах вэ гэхлээр эмэгтэйчүүдийн гоо сайхны цогц үйлчлэгээ. Ласенто эмнэлгээр аялах хэрэг байна. За дээрэс нь Авко фитнес төгс гоо BBL3. Авко Тэгээ яваад ороход. За дараагийнх Мандинх хэвс цэвэрлэгээ ингээд аялах хэрэг байна. За дээрэс нь онон багшийн нүүрний йог. Энд нь стресс арилгах гэж бүх юмуд байгаа. Хацаар турах уу? Турна. Бүх хичээлүүд нэ. Хацаар турахаар нэрээ ямар зураг нэр гоё. Турмгүй байна. За ийм газруудаар аялах нэ. За энийг бас бэлэг болго маань нэвтрүүлгийн зүгээс хамтран ажиллаж байгаа. Ивент тэтгэгчийн бэлэг байна. За дээрэс нь мэдээж шинэ жилийн баярыг бол бэлэгуугаар төсөөлшгүй Батбайгал Гайкри. За энийг бас манай ивент тэтгэгчээс бас бэлэг болгоо гэж байна. Баярлалаа. Сайн үүтэх чи гоё юм байна. За одоо нэг юм дутагдж чинь юу дутагдж чинь? Одоо юу? Юу юм бэ? Мэдээж шинэ жилийн баярыг чи ориглон дарсгуугаар төсөөлсөн шүү дээ. За энэ хүү ориглон дарсыг бас сайхан 31-ний өдөр ч юм уу гэр бүлэрээ ч юм уу тийм ээ гоё бодуулаараа. За тэг би нэг хадгалчих юу? Тэг хүслэн сайхан бэлэг болох. Тэгээд манай нэвтрүүлэгт орсон ер нь оролцогчд маань өөрсдийн бас гарын үсгээ зурж үлдээдэг байгаа. Тэгээд энэ дээр гэтээ энэ дээр томоор өөрийнхөө гарын үсгээ хамгийн муухай гар зурч. Заавал муухай зурцдаг уу? Тийм заавал сараачаад зурчтай мах бас дараа нь турсамж болгоо болж байгаа. Юу? Яа, яач. Нөгөө нэг дээр энэ тог цогтөг юу би үзчихсэн. Тэгээд ээж ээж гэдэг хүмүүсийг би харж байна. Мөртэй гэж бас юм гоогүй шүү дээ. За ер нь манай нэвтрүүлэг тэгээд энэ бадар иччих. Бас зүгээр өстэй. Тэ. Биш миний нөгөө нэг алхаан байна. Би нэг алхахтай явж байгаа. Ойн дэв шүү дээ. Дээрээ сууцгаа. Яг алхахтай. Өндөж. Өө. За. Яа зур. Хамаагүй гар үсгээ хамгийн муухай гар зурч. Нэг дээр нь зурчгүй. Ваа. За баярлалаа. За нэвтрүүлгийн сүүлийн бас хоримыг бас танд өөрт нь үлдээе. За баярлалаа. Би олон нэвтрүүлэг өргөж байгаагүй тэгээд сонирхолтой юм байна. Тэгээд би ч өөрөө нэг тийм амар хөвгчлөлтэй юм бол биш танаа анзаарсан байна. Тэгээд би зөвхөн тав нэвтрүүлэлт авч ирсэн. Зөвхөн энэ байсан бол бүрэлдэх хинээлэх байсан байна тийм. Би зөвхөн тийм айхтар фан тал юм бол биш байна. Энд бол их сонирхолтой байлаа. Гол шинэлэг содон автоглаамд дэж үзлээ. Сонирхолтой нэвтрүүлэг байна. Толооч би нэг худлаа ингэж хэлж байгаа юм биш үү? Хэлдэг шүү дээ. Гоё нэвтрүүлэг байна гэдэг. Анх удаа би орж болохоор сэтгэл бол их гоё өндөр байна. Тэгээд би түрүүн өндөр ярьсан болохоор би нэг дахиж олон удаа ярьсан. Тэгвэл нэг асуулт асууя л та. Одоо өөрөө чи ер нь таны амьдралдаа хийжсэн хамгийн зөв алхам юу вэ? Хамгийн зөв алхам хамгийн сүлбэсэн бичлэг байлаа. Амьдралдаа хийж хамгийн том өөрчлөлт гэхгүй нь бол миний амьдралыг оронгоор нэрвүүлэх. Би бол нэг айхтар хүний төлөө гэдээ яваад байгаа юм биш. Гэтэ энэ өөрийнхөө төлөө бас залуучуудын төлөө ирээдүйн хүүхдүүдийн төлөө дээрэс нь ийм нийгэмд амьдарч байгаа. Би угаасаа гадаад явах дургүй. Зөвдөж төлөв гэсэн. Аялахаар бол явах баг. Гадаад амьдрах. Тийм учраас би амьдрах орчныг гоё болгомоор. Энэ багаас эхэлдэг шүү дээ. Ингээд 2018 онд эхэлчлээ. 2022 онд амьдрал арай өөр болсон байх байхаа гэж би тэгчээд тэрэнд бас миний хувь нэмэр баггаамж гэсэн авах байх. Маш их өөрчлөлтүүд ирэх байхаа надад бол. Юу ихнэр хүүхэд, юу найз охин, юу бүсгүүчүүд болох байх л та. Их олон зүйлийг бас ингэж байгаа ажиллахгүй. Тэгээд нэг гол нь тууштай хийх хэрэгтэй. Би зөндөө ярьжсэн хүмүүсийг харж байсан. Би явуулгийнхны зөндөө маск зүгээд янз бүрийн зураг холбож харсан. Энийг ч үл тиймд оролцоогоо. Тэ одоос яг эхлэмээр байна. Залуучууд өөрсдөөсөө эхэлмээр. Бидний толгойн дээр байгаа зүйлийг харах биш, өөрхөн толгойн дээр байгаа жижигхэн зүйлийг харах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээ 2019 онд өөртөө өсдөг бүх зүйлийг үзчихсэн. За баярлалаа. Тэгээд манай Уурта Санта нэвтрүүлэг маань ингээд өндөрлөж байна. Манай энэ удаагийн зочноор Зэвээрээ нэвтрүүлгийн хөтлөгч Зэвүүн Оргил мөнхөн орсон байна. За төгсгөлийн мөчийг хоёул хамтдаа
Бүжгэнд өрнө. Йой. За гараа өгөөрэй. Байлэр бүдүүн охинтой бүжгэлэндээ. Тайны гараад явдаг. Босоо бид ингээд тэгээд авчихсан. За яда. Яда. Энийгээрээ. За. За баярлалаа. За. Димээрэ. Зэвэн залуу. Jingle bells, jingle all the way. Oh, what fun it is to ride in a one-horse open sleigh. Jingle bells, 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 bells. Jingle bell, Бодрох цасан гоёлтой орчлонгийн гоо өдрөл бомон одыг шалжигнуулсан тэнгэрийн мөнгө заатастас бодрогдсон чимтэй сүлд нөгөө модноос бариж байгаа дүүрэн шин он ирлээ. Урта санта ирлээ. Уучи итгэе болцгой унтах нөрнөс сэрэгцгээ ухаан жахан сууцгай ус орно хөвчүцгээ урдах хамтар замфарлаа уртан дунда уугартаа уудам танда түлжирлээ. Би бод урта санта уурн үргэж хүүрн хүсэг бүгдээ биелүүлэн хүн бүрийг баярлуулж хүстэй сантад хийлээрээ.